Яагаад энэ сэдвийг онцолж авах болсон бэ гэдэг шалтгаан гэвэл манай компани цэцлийн үндэсний зөвлөл гэдэг байгууллага маань урд нь санхүүгийн хорооны дэргэд засгийн газрын 2011 оны компани цэцлийн хөгжил хүснэлтийг хэрэгжүүлж явуулдаг байсан. 15 онд санхүүгийн хорооны тогтоол гараад мөн засгийн газрын тэмдэглэлээр энэ үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг бие даасан институтийн түвшинд явуулаа гэдэг болоо чиглэл гарсан. Тэгээд бид нар энэ мэргэжлийн төвшөнд үйл ажиллагаа явуулахдаа саяхан 12 сард төрийн өмчийн бодлого зөвшөөрлийн газартай хамтран ажиллах гэрээ гэж байгуулад төрийн өмч компаниудад зориулсан засаглалыг сайжруулах, засаглалын шинжилгээний бодлого гэдэг бодлогын баримтчгийг боловсруулахад ажиллаж байна. Мөн Монгол Улсын засгийн газраас 2016-аас 18 оны хооронд нээлттэй засгийн түншлэл гэдэг хөтөлбөр батлагдсан байж байгаа. Энэ хөтөлбөрийг хүрээд бид бас төрийн өмч компани эд хот байдлыг хангана гэдэг талаас явж байгаа. Тэгээд энэ хамтын ажиллагааны хүрээд энэ 17 оны 3 сард төрийн өмч компани засаглал ба нийгмийн хариуцлага гэдэг томоохон хэмжээний семинар конференс зохион байгуулна. Тэр үеэр бас төрийн өмч компаниуд бас цуглаад оролцох худалдан авалт тендер юу гэдгийг өөрсдийнхөө бэлэг мэдээлэл эд хот байхлаас нэлээд томоохон арга хэмжээ хийх юм аа. Энэтэй холбогдуулаад бидний ахиж гол сэдв бол энэ төрийн өмч компани засаглалыг сайжруулахад зайлшгүй дотоод авалтын үйл ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй байна гэж үзэж байгаа. За хамгийн гол асуудал бол ерөөсөө бид нар яагаад энэ засаглалыг сайжруулах хэрэгтэй байгаа юм бэ гэдгээр бид авч ярьчих. Одоо хүн миний дэс сонсч байсан байна. Ер нь бол олон улсын өрсөлдөнд бизнесийн гадаад орчин бол хамгийн чухал зүйл байдаг. Монгол улсын компани гаднаас хөрөнгө оруулалт татъя, хурдтай явъяг бол зайлшгүй энэ санхүүгийн талхилын олон улсын стандартыг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Энэ өөрөөр хэлбэл хэлгээр бол бүгдөө англи хэлтэй байх уугүй юу гэдэг асуудал. Ингэж гадны хөрөнгө оруулагч нэг стандартын дагуу гаргасан санхүүгийн тайлгналыг хүлээн зөвшөөрж ойлгох хэрэгтэй байна. Бидний хамгийн тулгамсан асуудал юу гэхлээр ялангуяа хувьсгал компани, гадны хөрөнгө оруулагчдын компаниуд тулгамж байгаа гол асуудал нэгдүгээр хууль эрхцэн орчинд англи дээр биш зөвхөн монгол дээр хөрөнгө оруулалт хийхэд тодорхой бус байгаа. Монголд нөгөө талаас харахад олон улсын нийт хэрэгцээ гэдэг салбар бол ялангуяа энэ бизнесийн энэ засаглалтай холбоотой хөрөнгө оруулалтын салбарууд төдийлөн сайн хөгжиж чадаагүй байгаад. Тэмч байгаа учраас энэ зайлшгүй санхүүгийн тайлбар олон улсын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай байна. За мэдээж гадаадын төрийн өмч компаниуд бол тухайн улсын эдийн засгт оруулдаг маш хувь нэмд оруулдаг. Гэтэл манай төрийн өмч компаниуд бол нэлээд алдагдaltaй байгаад байдаг. Маш олон хүчин зүйл байна. Та бүхэн мэдж байгаа байх. Энэ компанийг алдагдaltaгүй ажиллуулахад хамгийн гол үүрэг оролцоотой ажиллах гол субъектууд бол аудитын компаниуд та бүгд байж байгаа. Та бүгд хэр бие даасан хараа тус байдлаар тухайн төрийн өмч компанид аудит хийгээд хэр сайн дүгнэлт гаргаж байна. Тэр бүгдээс чинь жинхэнэ төрийн өмч компани сайн ажиллах үгүй юу гэж харж байгаа. Манай үндэсний зөвлөл 13 он, 15 онд компани засаглалын үндэсний тайлан гэж гаргаж ирсэн. Тэр тайланд аудитын компани засаглалыг үнэлээд аудитын компани холбогдох мэдээллүүд ихэд тод болгосон. Тухайлбал өнгөрсөн 3 жилийн хугацаанд тухайн аль нэг төрийн өмч компани ямар компани аудит хийсэн бэ гэдэг мэдээлэл игээл болгосон байна. Това маш чухал. Одоо энэ тулгуурлаад иргэгээд аудитын компани хариуцлага тоосох асуудал хэлж байгаа. Тухайлбал татвараас ингэ шалгалт ордог. Тэгэхээр санхүүгийн танилцал нэм зөрчилтэй байна гэдэг. Аудитын компани ямар аудитын компани аудит хийсэн бэ гэдэг тодорхойгүй. Энэ асуудлаар би төрийн өмч хороонд юу шийдээд байна гэхээс та нар иргэгээд аудит хийсэн компанида хүсэлт гаргах. Магадгүй сангийн яамнаас гарч байгаа татврын буруу дүгнэлт гаргасан байж магадгүй. Тэрийг нь аудитын компаниуд санхүү нийцүүлэх тэр тооцоолыг хийх ёстой. Гэтэл манай аудитын компани зарим асуудал ихэнх нь нэг чанар муутайгаас нөгөө талаас харахад дүгнэлт нь тодорхой бус байдгаас хамаарат эргээгээд аудит хийлгсэн ч гэсэн татврын шалгалт ороход зөрчилтэй гараад ирдэг. Энэ зөрчлийг гаргахгүй тул аудитын компаниг аудит хийлгэж байгаа шүү дээ. Их асуудал. Тийм учраас бидний зорилго бол төрийн өмч компанитай холбоотой аудит хийж байгаа компанитай илүү нарийн түвшинд ажиллана. Илүү хариуцлага тоосох түвшинд ажиллана. Ингэж ажиллахгүй болохгүй байна. Хэрвээ магадгүй төрийн байгууллагын аудит хийж байгаа татврын байцаагчдаар нь буруу дүгнэлт гарсан байхыг мэдэхгүй. Тэр тохиолдолд аудитын компани эргээгээд тухайн аудит хийсэн компанийгаа татврын газрыг шүүхэд нэхэмжлэл гаргах. Та нар захиргааны хэргийн шүүхтэй та нар буруу дүгнэлт гарсан байна гэдэг талаар энэ уялдаа холбоо илт хол болох ёстой. Энэ бол сайн байх ёстой. Ингэж чадахгүй байгаа учраас аудитын компани чанарч нэгдүгээр таархан байдаг хэвээрээ байна. Хоёрдугаарт
төрийн өмчт компани болж байгаа үйл явдал юу. За бидний зүгээс сая юу хийсэн бэ гэхлээр бид нар ярьдаг байсан. Төрийн аудитын тухай хуулиар үндэсний аудитын газраас төрийн өмчт компаниудад аудит хийх чиглэл олгоод томилох юм уу? Эсвэл компани тухай хуулиараа тузан аудитын хорон санал болгоод аудит хийх юм уу гэдэг асуудал. Энэ асуудлыг засгийн газрын хэрэглэх газраас албан бичиг аваад одоогоор компани тухай хуулийн дагуу тухайн төрийн өмчт компани аудитын хорон санал болгосны үндсэн дээрээс тузаасаа тухайн аудитын компаниг томилдог болж байгаа. Томилно. Энэ асуудлыг компани тухай хуулиараа дагаж шийдэх гэж ирсэн. Ийм учраас энэ асуудал дээр та бүгд нэгд хуулийнхаа дагуу хийж байгаа учраас сайн хийх үү ямар хийх үү гэдэг бол та бүгдийн өөрсдийн асуудал. Ийм учраас хамгийн гол буухах гэдэг зүйл нь аудитын компани төрийн өмчт компанид аудит хийж байгаа бол хараа тус бие даасан байдлыг хангах хэрэгтэй шүү. Хэрвээ чанартай аудит хийж чадахгүй бол эргээгээд энэ асуудал маань яригдж аудитын компани нэр хүнд нөлөөлөх хэмжээний юм болно гэдгийг та бүгд бас анхаарах хэрэгтэй гэж хэлж байна. За тэгээд энэ санхүүгийн зах зээл компани зах зээлийн хөгжлийн хамгийн чухал зүйл нь санхүүгийн зах зээлээс шууд хамаарч байна. Өөрөөр хэлбэл манай төрийн өмчт компанид байдаг хүмүүсүүд нь голцоо улс төр ингээ солигдох болгонд тузын гишүүд нь солигддог. Солигдох шинэ хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь манай үндэсний зөвлөлөөс компани эзэклийн гисгорх сургалтыг бид нар 10% сургалтын байгууллагад дамжуулж явдаг. Тэр сургалтанд нь хамрагддаг. Гэсэн хэдий ч нөгөө нөхдүүд бас шинэ туршлагагүй учраас тухайн төрийн өмчт компани туз гэдэг зүйлс нь бас яг туз шигээ бас ажиллаж чадахгүй байгаад байгаа. Нөгөө талаас үзэхэд энэ юутай холбоотой байна вэ гэхээр төрийн өмчт компаниудын цалин урамшуулалттай холбоотой маш их асуудал. Хөдөлмөрийн өсвийн дээд хэмжээг 20-3 дахин нугсан хэмжээгээр урамшуул олно гэхлээр нөгөө нэг тузын гишүүч итгэхгүй байгаад байдаг. За ямар асуудлаар итгэвтэй байгаад байна вэ гэхээр худалдан авалт тендер гэдэг асуудал дээр итгэвтэй байх сонирхолд амгаалаад байгаа учраас энэ бид нар ерөнхийдөө энэ 3 сард болох энэ арга хэмжээндээ төрийн өмчт компани ил тод байдлыг хангах хэрэгтэй нэлээд ажиллана. Төрийн өмчт компанид өөрсдийнхөө бид нар 13-15 оныхоо тэр засгийн тайлан дээр осмон ялгаагүй тэр тузын гишүүдийг тавьдаг байсан бол одоо энэ дээр бас томоохон хэмжээний төрийн өмчт компани ил тод тайлангийн мэдээллийг тавиад тузын гишүүд хөрөг зураг дуршлаг за ямар албан тушаал хаштгүй гэдгийг олон нийтэд нээлттэй болгох юм аа. Энэ төрийн өмчт компани олон нийтийн хяналт гэдэг бол маш чухал асуудал байгаа. Ингэж төрийн өмчт компани илүү хариуцлагатай ажиллах зүйл байгаа. Мөн бидний төрийн өмч болгочлын газарт шахаж байгаа зүйл нь төрийн өмчт компаниуд үйл ажиллагааны тайлан гэж тавих ёстой. Үйл ажиллагааны тайлангийн томоохон хэсэг бол засаглалын тайлан гэж байгаа. Энэ нь тузан хэдэн удаа хуралдсан, аудитын хорон ажилласан юм уу мó, ямар үнсээс энэ аудитын компаниг сонгосон энэ төрлийн гэдэг асуудал бүх 4 журмаар болохтаасаа бид нэлээд ажиллаж байгаа. За төрийн өмчт компани хяналт хариуцлагатай байх хэрэгсэл шаардлага юу вэ гэхээр нэгдүгээр төрийн зөгөөс өндөр шаардлага тавьдаг болсон. Урд нь төрийн өмчт компаниудын төдийлөн тоодгүйсэн бол одоо Монгол шуудангаас ахуулаад, Эрдэнэтээс ахуулаад илүү анхаарал олон нийтийн анхаарал тавьдаг болчлоо. Төрийн өмчт компани гэхэлэр болж бүтэхгүй одоо юу гэдгийг зүйл хийдэг гэж яасан бол одоо энэ ойлголтыг арай өөрчлөе. Тийм учраас бид засаглалыг сайжруулах хэрэгтэй. Засаглалыг сайжруулахын тулд зайлшгүй дотоод аудитыг сайжруулъя. Гэрээс нь хөндлөгийн аудитын компани ёс зүйтэй хариуцлагатай бие даасан байдлаар ажиллах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар аудитын компани буруу дүгнэлт гаргаад тэр зөрчлийг нь илрүүлж чадаагүй татврын газраас илрүүлсэн бол холбогдох одоо аудитын компани хариуцлага тооцох юм тогтолцоо бид байх хэрэгтэй гэж үздэг. Тийм юм тулд яг ихэдөө би хойшлын өмнө бас ярьж байсан цаашдаа бид юу хийх ёстой юм бэ гэхээр аудитын компанийг зэрэглэх ёстой юм аа. Өөрсдийнх нь үйл ажиллагаа хэр бие даасан хаалтс байдлаар явуулаасаа. Энийг бид нар яаж хийх гэдэг нь гэхээр манай компани цэцлийн үндэсний портал сайт буюу governance гэмээс хэлдэг байна. Тэрэн дээр бүх аудитын компани мэдээллийг оруулах хэрэгтэй байна шүү дээ. Санхүү яамны мэдээллийн сайтаар бол нийтдээ 114 аудитын компаниудыг нэр нь өдөртөгийнхэн нэр нь утас нь хаягд байгаа. Тэгээс тухайн аудитын компани мэдээлэл байхгүй. Өнөөдөр аудитын компани аль аудитын компаниар аудит хийхгүй гэхлээр аудитын компани холбоотой мэдээлэл олон нийтэд нээлттэй биш байгаа байхгүй. Аудитын компанид чинь өөрөөсөө аудитын компани нийтийн эрх ашигын төлөө явуулдаг учраас бүх зүйл нь нээлттэй байх хэрэгтэй. Ямар аудиттай, ямар туршлагатай энэ бүх мэдээлэлүүд байх хэрэгтэй. Тэгээ тэр хүн чинь өөрөөсөө бас мэрэгсэн учраас хариуцлагаар одоо хариуцлагын даатгалд хамрагдсан байх хэрэгтэй. Ийм олон зүйлүүдийг манай аудит бас хариуцаад тухайн аж ахуйг аль аудитын компаниас сонгох уу гэдэг нь нээлттэй байхгүй бол нөгөө дандаа танил нөхөд найз нөхдөд аудит хийлгэсээр байгаа энэ болохгүй болчихжээ. За нөгөө тал санхүүжүүлэх зээл оруулагчид аудит засаглалыг сайжруулах талаас нэлээд хүсэж байгаа. За хөгжийн эзэмшлийн хүртэл бол маш чухал байдаг. Ард нийтийн одоо давтрын мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг гэж хараа олон нийтийн хяналтууд харьцангуй нэмэгдсэн байж байгаа. За тэгээд ярил нэлээд их юм байгаа таа үг уншиж байгаа. Хамгийн гол асуудлыг бидний энэ төвшөнд нэг хийх гээд байгаа гол анхаарч байгаа зүйл бол энэ засаглалыг сайжруулахад бидний хамгийн
асуудал бол санхүүгийн талхилын олон улсын стандартыг нэвтрүүлэх ёстой гэж одоо гол зүйлүүд байж байна. Одоо энэ хуулийнхаа дагуу бол санхүүгийн талхилын олон улсын стандартыг нэвтрүүлэх ёстой гэж ерөн бол төрийн компанийн хувьд хоёр сонголт байж байна. Улаанаар бичсэн. Төрийн компани гэдэг чинь нийтийн ашигын төлөө ашиггүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм уу? Ашигын төлөө үйл ажиллагаа явуулах компани юм уу гэдэг хоёр концепт зөрчилдөд байгаа байхгүй. Тийм учраас төрийн болон орон хэмжээнд хувь зайлшгүй өөрчлөлт оруулахгүй бол 93 онд анх батлагдсан хууль маань одоо концепцийн хувьд хөгжигдаад төрийн аудитын тухай, нэгтлэн бодлогын тухай хувьд одоо дээрэс нь одоо энэ бусад төрийн хяналтын тухай хууль гэдэг зүйлээ зарим зүйл заалтууд нь ингээд зөрчигдөөд хэрэгжүүлэх гэхлээр хоёрдугаар утгатай байдлаар хэрэгжихэд маш төвөгтэй болчиход байгаа юм. За тэгээд засаглалын хувьд бол хамгийн гол асуудал бол бид нар энэ засаглалын тогтолцоо гэдэг асуудал байж байгаа. Хэрхэн дотоод аудитыг бий болгох уу гэдэг асуудал маш чухал байгаа. Төрийн компанийн хувьд бол ялангуяа энэ тузын аудитын хорооны өөрсдийн идэвхгүй сул байдал бол нэлээд хангалтгүй байгаад байгаа. Тийм учраас энийг яаж сайжруулах ёстой юм бэ гэхлээр ил тул байдлаар сайжруулах ёстой. Засаглалын тайлан гэдгээр гаргуулах ёстой юм байна. За тэгээд хамгийн гол асуудал бидний одоо сонирхлын төслийн асуудал, их мэдл шиг сонирхлын төслийн асуудал. Зарим компанид асууж ирсэн. Та тэр компани тузын гишүүдийг таних уу гэд манай аудитын компани гэж ирсэн. Яагаад аудитын компани тэр компани тузын гишүүнийг таних уу, тузын даргыг таних уу, аудитын хорооны хүнийг таних уу гэж явах биш. Бид нар бүх юм нээлттэй байх юм бол аудитын компани шударгаар өсөлтөх гээд байгаа байхгүй. Гэтэл таньдаг хүнээр очиж би танад аудит хийгээд үгүй, асуудал гарах юм бол би зохицуулт инээ тэрийг гэх юм бол энэ чинь шударга өсөлтөөрийн чинь дарчаад байгаа байхгүй. Зарим компаниуд нь үйл ажиллагааны зардал өндөр байгаад байдаг. Зарим нь хямдхан байгаад байдаг. Энэ чинь шударга өсөлтөө биш. Санхүүгийн аудитыг хийж байгаа зүйл хангалттай биш. Дээрээс нь сангийн ам болоод энэ аудит хийж байгаа асуудал дээр буруу алдаа гарсан аудитын компани ерөн болов тусгай зүйлийг хүчингүй болох асуудал маш хойрог байдаг. Энэ дээр бол сангийн ам бол нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй байх. Тийм учраас энэ хяналтын механизмыг бид сайжруулахгүй бол нөгөө одоо юу гэдэг вэ? Сүүчийн арга барилаар яваад байх боломжгүй байгаа даа. Энэ хямралын энэ үе ямар компанид ямар аудит хийгээд ямар үр дүн гаргасан бэ гэдэг дүр зураг бол бодитоор харж байгаа гэдэг та бүхэн мэдж байгаа. За засаглалыг сайжруулахад хамгийн гол чухал зүйл мэдээж төрийн байгууллагын хууль дүрм журмаар шаардах сангийн яам байна, төрийн бодлого зохицлын газар байна, засгийн газрын хэрэглэх газар байна, тийм ээ одоо мэргэжлийн дипломат бүртийн институт бас адилхан. А нөгөө талаасаа бол сайн дурынхаа гэдэг зүйл бол бас хамгийн гол зүйл нь та бүгд аудитын компанид өөрсдөө шаардлагын тавьдаг. Ялангуяа хуулийн дээр байгаа шүү дээ. Тухайн компанид дотоод хяналтын тогтолцоо хэрэгжиж гэнэ үгүй юу? Тэрнтэй холбоотой дүгнэлт гаргах гэж байгаа. Аудит нь ажиллаж гэнэ үгүй юу? Дүгнэлт зөвлөмжөө гаргах хэрэгтэй. Энэ дүгнэлт зөвлөмж маш чухал байж байгаа. Дээрээсээ дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлж чадахгүй нь остол зуршил гарах юм бол та нар аудитын хороонд мэдэгдэг. Байхгүй бол тусад нь мэдэгдэг байх хэрэгтэй. Гэтэл манайхан яаж төрийн компани яаж нэгтлээс голцоо тэр нөгөө санхүүгийн одоо ерөнхий нэгтлэн бодогч байдаг юм тэр гүйц захт нь очих гэрээ байгуулад байгаа. Уг нь бол тийм биш шүү дээ. Бидний зарчмаар бол яг хэвээр тузын аудитын хороо гэж ажиллаад тэр нь 20-оос доошгүй аудитын компаниг туздаа санд болгоод туз нь хэрэглэж энэ аудитын компани аудит хэрэгье гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй байтал тэгж явахгүй учраас гүйц захт нь өөрөө сонгочод байгаа учраас энэ чинь хараат гэж чадахгүй гарахгүй юу? Хэмжлэнгийн олон асуудал та бүхэн сайн мэдж байгаа. За миний гол ярих гэдэг зүйл энэ. Ягаад төрийн компаниг засаглалыг сайжруулах ёстой юм бэ гэхлээр хамгийн чухал асуудал нь төрийн компани засаглалаас сайн байна гэдэг нь сайн менежменттэй байх, ил тод байх, нийгмийн хариуцлагатай байх, хяналттай байх асуудал. Энд юу нөлөөлөд байх вэ? Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Үндсэн 3 хүчин зүйл. Нэг дэх асуудал нь бол тузын хороод, тузын хяналт, аудитын хороод, дотоод аудит. Нөгөө нэг гол зүйл нь төрийн бодлогын оролцоо буюу төрийн бодлого зохицуулалтын газар, засгийн газрын хэрэглэх газар, сангийн яам гэдэг олон байгууллагууд. За нөгөө талаас нь нарийн дэлгэм бол одоо улсын хүсэл сонирхол тухайн компаниг ил тод хариуцлага байх сонирхол байна уугүй юу гэдэг асуудал. Нөгөө талаас бусад хүчин зүйлс үе гүйцэх өдрлөг хөвцөө эзэмшигчээ тийм ээ. Гадаад орчин макро орчны хүчин зүйлс. Энэ бүх хүчин зүйлээс хамаараад тухайн компани ашигтай ажиллах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдэх хэсэг нь шууд хамаарат байгаа юм л да. Тийм учраас бидний бас нэг гол асуудал бол тузын гишүүдийг чадахжуулах, мэдлэгтэй болгох, дэд хороолууд нь ажиллах энэ асуудал их чухал. За тэгээд эцэст нь сүүлийн хэдхэн слайд хэлэхэд ерөн бол яг төрийн компани засаглалыг сайжруулах ёстой юм бэ гэж. Нэгдүгээр бол туз гүйцэх хөдөлгөөнд аудитын компаниуд сайн зөвлөмж өгдөг байх хэрэгтэй. Зөвхөн одоо дотоод аудит гэхгүй хөндлөнгийн аудит өгөх маш сайн зөвлөмж өгдөг байх хэрэгтэй. Магадгүй боломжтой бол манай институт бас уралдаан зарлаад хамгийн сайн зөвлөмж бичсэн аудитын компани тим юу гаргаж болно шүү дээ. Уралдаан хийж болно шүү дээ. Тэгэх юм бол нэгдсэн одоо зөвлөмжийнхэн дээрсэндээ чанар нэгдээ сайхан болох боломжтой байна. За хоёрдугаарт нээлттэй ил тод байдлыг хангуулж иж нийтийн хяналтыг одоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дээрс нь хөвч эзэмшил иршийг хамгаалах бодлого бий болгох хэрэгтэй.
Ингэж төрийн шиг компаниуд илүү хэрэгцээг хангасан хэмжээтэй үр ашигтай ажиллах боломжтой. За нөгөө талаас юу гэж хэлэхэд нийгэм эдийн засгийн зүгээс эдгээр компаниуд шударгаар аяллаа, эдийн засгт хуулийн юм оруулах гэж байгаа. Иймийн тулд аудитын компаниудын хаат бус шударга байдал, ил тод байдал нь энэ нөхцөлийг бүрдүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй. Тийм учраас бид нар засаглалын шинжилгээний бодлого гэдэг талаасаа ерөнхийдөө 17-оос 2020 онд засаглалын шинжилгээ бодлого шийдээд энэ тул бид нар авж байгаа Нэгтлэн бод бүтээний институт ямар бодлого баримтлах юм? Сангийн яам ямар бодлого баримтлах юм? Төрийн шиг бодлого засаглалын газар ямар бодлого баримтлах юм гэдгийг бид нар нэгсэн байдлаар бодоод засгийн газар танилцуулна гэдэг үүрэг өгсөн байна. Яагаад гэвэл манай үндэсний зөвлөл бие даасан институт болцоход институт сангийн яамнаас санхүүгч хороо за тэгээд одоо төрийн бодлого засаглалын газраас холбогдох хүмүүс манай зөвлөлийн гишүүд болсон байдаг, угаасаач байдаг. Эннийхээ зүгээс нэгдсэн бодлогоор илүү нөгөө нэг PPP тулгуурсан байдлаар явах юм бол үр дүнтэй байна гэж үздэг. За энэ бол ойлгомжтой. Төрийн компани гэдэг бол нийгмийн хамгааллын төрийн бодлого хэрэгжүүлдэг гэдэг утгаараа дээрээс нь хүлээгдэж байгаа маш олон одоо нийгмийн хариуцлага байдаг. За миний гол хэлэх гээд байгаа зүйл төрийн компаниуд цаашдаа яаж урт удаан хугацаанд оршин тогтох ёстой юм бэ гэвэл төрийн компани доктортой хөгжлийн бодлого гэдгийг баримтламаар байгаа. Бид нар шууд эдийн засгийн талаас ашигын төлөө явах биш. Нөгөө талаас нийгмийн хэрэгцээг хангана гэдэг утгаараа бид нар ийм доктортой хөгжлийн бодлого суурилсан эсрэг хөтөлбөрийг төрийн компани болгон боловсруулаач. Энэ чиглэлд ажлынхаа төлөвөө гаргаач. Энийг хэрэгжүүлэх гол субъект бол компани гүйцэтгэгдэх тууз байж байгаа. Энэ чиглэсэн бодлоготой бол тухайн компани аюул чухал үүрэгтэй. За энэ бол хуулийн гол заалтууд. Энэ бүх хуулийн заалтуудаар аудитын компани хэрхэн яаж ажиллах вэ? Дотоод аудитор ажиллах ёстой гэдэг хуулийн заалтуудыг бүгдийг тодорхой болгосон. За ялангуяа аудитын компаниуд бол тухайн компанид хийсэн их хэмжээний хэлс болон солилцооны хэлслийг санхүүгийн тайлбарт тодруулах тэмдэглэл зайлшгүй тусах ёстой байдаг. Энэ маань бас төдийлөн сайн хийгдэж чадахгүй байгаад байгаа. Мөн одоо энэ зөвлөмж гаргаж өгөх холбоотой асуудал бас жоохон тааруухан асуудлыг хажилтдаг юм аа. За мэдээ санхүүгийн төрийн шин болон төрийн оролцоотой компани санхүүгийн тайлбарлалын олон улсын стандартыг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай компани. Гэтэл манай хичнээн төрийн компани санхүүгийн тайлбарлалын олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа билээ гэж харахад бол бас хангалтгүй байж байгаа. Энийг яаж нэвтрүүлэх вэ гэхээр тухайн нэгтлэн нэвтрүүлнэгөө чадахгүй байгаа. Хамгийн түрүүний гол нэвтрүүлэх гол субъект бол дотоод аудитор нь тэрийг бэхжүүлэх нь хамгийн чухал. Яагаад гэвэл санхүүгийн тайлбарлалын стандартчин ирээдүйд гарах эрсдлийн төвшингийг тооцдог. Компани өөрийг нь ёстой байх, нийгмийн хариуцлагатай байх, засаглалтай байхад хамгийн гүйцэтгэх хөдөлгөөний төвчний хамгийн чухал субъект учраас би бол төрийн компани болгон жинхэнэ дотоод аудитораа жинхэнэ одоо хөлс мөнгө тавьж ажиллаач. Боломжгүй байгаа бол одоо аудитын компани тухайн төрийн компаниудад дотоод аудитор нь ажил тэр стандартыг нэвтрүүлэхэд зөвлөгөө өгж ажиллаач. Энэ ажиллагааг бид хийхгүй бол төрийн компаниуд бол засаглалыг одоо сайжруулах боломж болцоо байхгүй байна. Олон дотоод аудиторыг хямдхдаа нөгөө аудитын хорооноос нь томилдог байхгүй бол одоо нөлөөний дотор очиход энэ ойртой ажиллаж чадахгүй байна. За тэгээд таавал биж байгаа компанийн кодекс гэж батлагдаад энд бол санхүүгийн тайлбарлалын талаар олон зөвлөмж өгсөн байдаг. За эрсдлийн удирдлагын стандарт гэж бас байдаг. За дээрээс нь одоо бидний хамгийн гол чухал хэрэгжүүлэх ёстой нэг compliance стандарт гэж байж байгаа. 19600 2014 оны стандарт байж байгаа. Энэ бол ерөөсөө төрийн компанид нэг новын зүйл хэн хууль дүрм дагаж мөрдөж гэнэ үү? Төрийн компани удирдлагууд нь ёс зүйтэй байна уу гэдэг асуулт их чухал байдаг. За тэгээд нийгмийн харилцааны стандарт гэдэг дандаа стандарт болсон байдаг. За тэгээд үүнтэй холбогдуулаад би бас нэмж нэг хэлэдэн зүйл хэлэхэд ерөн бол цаашдаа бид нар өөрийн гэсэн одоо энэ чуулган болж байгаа учраас бас нэг урайлаад Нэгтлэн бод бүтээний институтээр тэр засаглалын шинжилгээний бодлого гэдгийг хийя. Тэрэнд аудитын компани зүгээс оролцоог нь тодорхой болгоё. Цаашдаа аудитын компани яаж өөрсдийнхөө доцоо засаглал бие даасан хамт байдлаар хангах вэ гэдэг асуудалд нэлээд анхаарах хэрэгтэй байна. За мөн одоо аудитын компани мэдээллийг одоо санхүүгийн сангийн яамд ирж байгаа мэдээлэл зүгээр холбоо барих усанд байгаа болохоос биш боломжтой бол манай одоо governance гэмээр гэдэг компани сэхлийн үндэсний портал сайт дээр аудитын компани болгоныхын мэдээлэл удирдлагын мэдээлэл, хичнээн аудитын мэдээлэл, ямар компанид аудит хийсэн гэдэг мэдээлэл бүх мэдээллийг тавихад одоо бид нар хамтарч ажиллахаар бас нэг санал бодол солилцож байгаа. За дээрээс нь дотоод аудит нөгөө санхүүгийн одоо аудит, compliance, эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх ажиллах хэрэгтэй байна. Төрийн болон төрийн орон төгөмчийн тухай хуулийн дээр шинжлэх авилга зайлшгүй хийх хэрэгтэй байна. Төрийн компани төрүүлсэн компани сэхлийн кодексыг гаргах хэрэгтэй байна. За тэгээд бид нар явандаа төрийн компаниудыг компани хуулийн 79-ийн дагуу хар тус бие даасан байдлаар одоо нийт дэвшүүлэгтийг тогтолцоог бий болгоё. За эцэст нь 2020 он гэхэд төрийн компаниудын засаглалын үнэлгээ хийдэг болоё гэсэн тийм бодолтой байгаа. Энэтэйгээр адилхан бас ялгаагүй аудитын компаниг ерөөхдөө засаглалын үнэлгээ хийж англиад тогтоож чанартай дунд зэрэг муу гэж ялахгүй болвол сайн хийдэг чанартай хийдэг компаниудаа нөгөө чанаргүй
нэг хуудас төгөлд өгдөг аудитын компани чи үнийг авч унаагаад байна аа. Шударга бос өрсөлдөөн бий болгоод байна. Тэм учраас зайлшгүй аудитын компани англиар хийх хэрэгтэй. За тэгээд ерөн болоод энэ 3 сард болох одоо энэ тэрвич компани засаглал нийгмийн хариуцлагатай холбоотой тэр арга хэмжээнд та бүгд бас идэвхтэй оролцоорой. Энэ бүгдээр одоо бид нар хамтарч ажиллахад нээлттэй шүү дээ. За